За бид явсаар байгаад Доминикан улсын ерөнхийлөгчийн ордны өмнө ирээд байна. Тэгээд хүмүүс нэг уриалгах юм аа. Одоо жишээлбэл манайд одоо энэ хүнд харуул баруул дээр очиод ингээд явал харьцаа ямар байд юм би сайн мэдэхгүй байна. Зүгээр эдгээр нь зураг бүрэг авч буудна асуудалгүй цуг зураг агуулах уу би бол strong man би бол офицер эдгээр болчин саваа үзүүлээд гоё агуулах юм. Одоо энэ зогсолтын техник нэг сони ийм байдалтай тэр залууч Presidente della Repubblica Dominicana. Bravissimo, io non mi as Luigi. Inglese? Danilo Medina. Daniel Medina. 어떻게 이렇게 되신 배? 계속 착하다. За бид хоёр өглөө эртхэн босоод Санто Домингогийн төв талбай гэж хэлж болох Кристофер Колумбусын талбай гэж нэрлэдэг юм өөрснөө. Тэр талбайд ирээд байна. Өглөө гараад ирсэн чинь амар нартай байсан чинь сая гівгэнд бороо ороод энтхийн цагаагарыг бол одоо үнэхээр тааж баршгүй хаврын тэнгэр шиг юм сайхан цагаагартай юм байна. Тэр нь бид хоёр тийг сайхан таарлаа. За агуу Шин ТV-ийн хамгийн анхны губернатор агуух адмирал Кристофер Колумбус сайн нөхөр наа чин Итали нөхөртэй л гэж байна. Зарим нэг нь бол Испаниуд гэдгийг. Тэгээд агуу хүмүүсийг хоорондоо байнга булаацдаг шүү дээ. Барселонод явж байхад Барселоныгийн төв талбай дээр Кристофер Колумбус бол энтхийн хоонд гэж ярьдаг байдаг. Энэ агуу хүн Испаниас гараад 1492 оны 12 сарын 6-нд хамгийн анх одоо хөл тавьсан газар бол энэ арал юм байна. Тэгээ энэ арал дээр бууж ирээд энэ арлыг La Española гэж нэрлсэн юм байна. Одоогийн байдлаар энэ арал дээр хоёр улс оршдог. Нэг нь бид хоёрын одоо энэ байгаа Доминикан улс, нөгөөх нь баруун талдаа Хаити гэж хоёр улс. Нэг арал хоёр улс мөртлөө яагаад энэ хоёр улс ийм их эдийн засгийн хувьд асар их зөрүүтэй ийм улс болсон юм бэ гэдэг түүх нь өөрөө их сони. Түүхийн зөвхөд үзэхээр бол ерөнхийдөө Кристофер Колумбус энэ арлыг нээсэн боловч энэ арлын зүүн хэсэгт байрлсан нөгөө хэсэгт нь Францууд байрлсан ийм түүхтэй. За тэр үеийн Францууд Испаниас эдийн засгийн хувьд арай давмгай байсан учраас тэнд бол одоо нэлээд олон боолчуудыг Африкаас зөөсөн. Тийм ч учраас Хаити улсын одоо 80% нь харжуул юм байна. Доминикан улсад бол ингээд эргэн тойрны харахад хар хүмүүс их цөөхөн голцоо цагаан арьстай уугуул Испаничууд байдаг учраас нэг айхтар боолчуудыг зөөгөө учраас энэ хоёр улсын расын хувьд бол тийм ялгаатай. Кристофер Колумбус анх энэ улсад ирэхэд энэ нутгийн индианчууд нэг ойролцоогоор хагас сая орчим индианчууд байсан юм байна. 400-аас 500 мянга. Тэгээ анх ирээд Испаничууд энэ индианчуудтай 1-2 жил бол маш тийм найрсаг хоорондоо харилцаатай байсан боловч сүүл рүүгээ зангаа хувиргаад энд байгаа уугуул иргэдийг боолчилж эхэлсэн. Тэгэхэд мэдээж уугуул индианчууд бол тэрний эсрэг одоо тэмцэж олон тэмцлүүд бол бий болж исэн. За харамсалтай нь ерөөсө 27 жилийн дотор нийт уугуул индианчуудаас 300,000 хүртэл хүйс тэмтэрсэн ийм аимшигтай түүх бидний ард үлдсэн байна. За нэг хэсгийн хүйс тэмтэрсэн бол нэг хэсгийн одоо ихэмчлэнгийн Европоос хуучин Европоос тээж ирсэн халдвар төвчин халдаж энэ хүмүүс маань бол өгсөн гэсэн ийм түүхтэй юм байна. За Доминикан улс бол одоогийн байдлаар бол төв Америктай бол нэлээд том эдийн засагтай. Сүүлийн үед бол эдийн засгийн өсөлт нь 5-6%-аас буухгүй. За нэг хэсэгтээ бүр 7.6 хүртэл өсөж исэн ийм сайхан улс юм байна. Өчигдөр орой ирээд энэгээр ингэж яваад харахад бол эдийн засгийн өсөлт нь бол шууд бид хоёрт бол мэдрэгдэж байна. Хүү бустай харьцуулахад. За үг түүхээс нь ярихад бол за диктатор бидний хэлж ирсгээ дарангуулагч нар маш ихтэй. 1800 оноос 1900 оны хооронд бол нийтдээ 30 ерөнхийлөгчийг сольсон боловч нийт 21 ерөнхийлөгч нь бол одоо цаг бусаар амь насаа алдсан гэсэн ийм харамсалтай түүхтэй юм байна. Доминикан улсын түүхийг ярьжхад бол хоёр хүний нэрийг бол заавал дурдахгүй байхын аргагүй. 1931 онд Трухилио гэж нөхөр энэ улсын ерөнхийлөгч болсон.
1961 он хүртэл 30 жилийн улсыг бол удирдсан ийм хүн юм байна. Энийгээ ч гэсэн Доминиканчууд өөрсдөө ярьж байна. Зүгээр маш их тийм хувиа хичээсэн, амиа бодсон Доминикан улсын бүх бизнесийг өөрийнхөө гэр бүл ойр дотнодоо хаман авсан ийм боловч бизнес майнд түн байсан учраас Доминикан улсын хөгжил цэцгэлд бас нэлээд тусалсан гэсэн ийм түүхийг ярьж байна. За нэг ард дээр байгаа хоёр улс ч гэсэн хоорондоо бол одоо түүхийн хувьд бол дандаа хоорондоо байлдаантай, хоорондоо зөрчилтэй. Өнөөдрийг хүртэл одоо Доминикан хүмүүстэй ингээд ярихад Хаитигийн талаар бид нар бол ярмааргүй байна гэсэн зүйлүүдийг ярьдаг юм байна. Үг түүхийн сөхөд үзгэж тийм байна. За сүүлийн үеийн түүхийг харахад бол бас нэг хүнийг бол дурдахгүй байхаа аргагүй. Тэр бол Жак Блэкмор гэдэг ерөнхийлөгч бол ерөнхийдөө Доминикан улсын эдийн засгийн сэргэн мандалтад бол маш ихээр нөлөөлсөн тийм хүн юм байна. Тэр үнийхээ талаар бол хичнээн муу зүйлийг хийсэн ч гэсэн одоо жишээлбэл 21 мянган хаитчуудыг хүүс тэмтэрсэн хүн гэж байна. Гэтэ тэрийг бол энэ хүмүүсд бол дурсах дурггүй. Ягаад тэгэхээр Доминикан улсын өнөөдрийн хөгжил зэсгэл бол энэ хүнтэй салшгүй холбоотой учраас энэ үнийгээ сайтай муутай ч гэсэн сайн талын дурсдаг ийм гайхамшигтай түүхтэй юм байна. За ийшээгээ нэлээд урт өргөн чөлөө байх шиг байна. Тэр өргөн чөлөөгийн цаана алдартай нэг парк байдаг гэсэн. За миний энэ Колумбусын хөшөөний ардтад бол одоо шинэ тивийн хамгийн анхны катедрал байдаг гэж байна. За хамгийн түрүүнд бид хоёр энэ катедрал руу явж бас орж үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд өөрөөсөө аялын хоёр дэлхийгээр аялагч нар явжлаа. İstanbul'a mı gider sence? Başka nereye gideceğiz? Buraya gelecek hali yoktu ya. Çok istesek gelir bence. Ona geliyor. Vallahi. Buraya bak buraya. Gel gel. Çabuk çabuk kalk hadi hadi. Gelmiyor. Geliyor, geliyor. Geldi. Türkiye'de uçmadığımız tek bir yer kalsa dünyada en çok noktaya uçmuşuz. Ne fayda? Türk Hava Yolları. Дөрөв жилдээ зугаатай зүүн эхэллээ. Unitel. Зугаатай зуныг 4G-тэй хамт Unitel Group. Атак дахиулъя. Unitel. Монгол руугаа тэгдвэргээр холбогдорой. IP77. Эхлэл ямагт зоригтой байдаг. Эрх чөлөөг өөрсдийнхөө мэдэр.
Ирч хүчтэй залуусын сонголт. Үзэсгэлэнтэй солонго үүлэн чөлөөний нар. Нойтон өвс. Шөрүүдийн жиргээ. Хүйтэн бороо. Хүлээлт. Хүлээсэн хүнээс дуудлага ирэх гайхамшигтай. Хүлээсээ тайлж өөрийгөө ялан дийл. Хайртай хосуудын молцоо. Хамгийн гэгэм мөч. Тааварлашгүй зүйлүүд бидэнд тахиалддаг. Таашаалыг яг одоо амтал. Зах хязгааргүй. Залуунаас хязгаарыг давсан эрхчлөө. Онгон байгаль Монгол ахгүй. Омгшил төрх үндэсний бахархал. Бид ч бас нэг эдэс. Гайхамшигтай Монголын зам. Гайхамшигтай Кока-кола. 안녕하세요, 이민호입니다. 저는 루악 화이트 커피를 사랑합니다. 좋다. 인도네시아 넘버원 루악 화이트 커피. 쌀 숟가 루악 화이트 커피. 맛있다.